Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн болгонд тохиогоод байдгүй одоо нэгэн айхтар асуудал байдаг. Хийсч ирээд наалтчдаг эмгэнэлтэй ийм айхтар хүнд өвчин туссан нэгэн охины төлөө би өнөөдөр та бүхэнтэйгээ уулзж байна. Энэ охин маань миний Алтан нутаг Булган аймгийн Сайхан сумын уугуул охин. Дөнгөж цэл залуугаараа 23-4 насндаа их сургууль төгсөөд яг ажил амьдралынхаа гараан дээр ийм хүнд өвчин тусчаад монголчуудаас алга тосон гуйж байгаа энэ хандивын тоглолтод миний нутгийн ард түмэн бүгдээрээ идэвхтэй оролцож өгөөрэй гэж хүсэх байна. Нэгэн сайн явж явах манд нөгөөх нь сайн явдаг ёс зам байдаг. Тийм учраас энэ сайхан Монголын ирээдүй болсон сэхэтэн болж байгаа энэ сайхан охинд бүгдээрээ туслая. Айл болгон сэтгэлээсээ нэг 1000 төгрөг гаргаад өгчих юм бол энэ охин амьдралынхаа энэ сайхан алтан үеийг алхаж орох цаг хугацаа байгаа. Тийм учраас та бүхнийг идэвхтэй оролцоорой гэж урья. Сайн байцгаана уу? Буйнын дэлгэрсэн өгөөмөр сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн минь ээ. Цусны цочмог хор тавдар туссан батцэг бүсгүйд өгөөмөр гараа сунгаж буйнаа дэлгэж бид бүхэнд итгэл өгч байгаа энэ охинд эрүүл болохт нь ад жаргалтай амьдрал бэлгэлэхийг ард түмэн та бүхнээс хүсэж байна. Энэ хандивын тоглолт бас зүгээрчвэ адын суглаатай. Энэ удаагийн хандивын тоглолт маань бас их учиртай. Хүнээс юм алга тосон гуйж авч байгаа юм чи хариу барьдаг монголчуудын ёсон байдаг. Тэрнтэй адил малчин монголчуудыгаа бас хямраа сэргээгээд азаа үзээрэй хэмээн бас энэ тоглолтоо азийн суглаатай явуулж байгаа. Одоо хөлдөөгч, хөрөгч, одоо яа мотоцикл гээд олон янзын сайхан азийн суглаанууд байгаа. Тэр бүхэнд нутгийн ард түмэн минь, монголчууд минь, малчид минь та бүхэн оролцож одоо азаа үзээрэй гэж хүсэх байна. Би олон сайхан хандивын тоглолтод оролцож байгаа. Тэр тусмаа энэ бид бүхний хойч ирээдүй болсон энэ сайхан залуу үе одоо нялх балчир хүүхдүүдийн төлөө олон хандивын тоглолт зохион байгуулдаг. Энэ бүхнийг харж яхад өөрөө ирэхгүй зүрх минь одоо чичиж одоо харамсгүй зөндөө байдаг. Ер нь биднээсийн тоглосон тоглолт бол ер нь өгөөж өгдөг. Хүн болгоны сэтгэл болсон учраас ямар нэгэн хандивын тоглолтод орсон хүмүүс ихэнх бүгдээрээ босоод их орондоо хэв бүтээгээд явж байгаа ийм сайхан тохиолдол маш их байгаа. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За миний төрөл дүү болох одоо Өшүүн баярын Батцэг маань цусны одоо зочмог хэлбэрийн хорт авдар гэж онцлогдоод одоо яаралтайгаар Турк улс руу эмчилгээнд явуулсан тул та бүгдийгээ надаас чамд халуун төрөлтэй энд нэгдхийг уриалж байна. Эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Монголын үндэсний малчин телевиз өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд бас одоо хүнд өвчнөйгөө тэмцэж байгаа олон хүүхдүүдэд бас тусламжийн гараа сунгаж одоо хандивын аяныг өрнүүлж олон хүүхдүүдэд тусалсан байгаа. За Сондөр охин, Ананд хүү, Очир Эрдэнэ хүү гэх мэтчлэн за эдгээр хүүхдүүд маань одоо бас яг тухайн улсдаа очижсэн эмчилгээгээ эхлүүлчихсэн одоо ийм баяртай мэдээтэй байна. Булган аймгийн Сайхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо зарим нэг нэр бүхий гишүүд төлөөлөгч нараас бид бүхэнд бас хүсэл тавьсан. Манай нутгийн маань одоо залуухан 23 настай Батцэг охин маань одоо цусны хорт тавдар хэмээх хүнд өвчнийг одоо хүнд өвчнөр онцлогдож жилийн хугацаанд одоо энэ хүнд өвчнөйгөө тэмцэж эмчилгээ хийлгэж байна. Та бүхэн бас одоо телевизээрээ дуу хоолойгоо өргөж хандивын аяныг бас өрнүүлж манай одоо нутгийн маань энэ залуухан сайхан охинд тусдын болооч гэсэн хүсэлтийг тавьсан. За Батцэг охин маань 2020 оны 5 дугаар сард одоо энэ хүнд өвчнөр онцлогдож одоо яг жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа. За Монгол улсад хийлгэж байгаа энэ эмчилгээ нь бол одоо хавдрыг төр унтуулах одоо ийм эмчилгээ байгаа. Бүрэн эмчлэгдэхгүй Монголд бол бүрэн эмчлэгдэх боломжгүй.
За харин Турк улсаас бол одоо энэхүү өвчин 100% эмчлэгдэх боломжтой гэсэн бас юм баяртай мэдээг бид бүхэн бас сонсоод сайн мэцхан уу намайг Төвшинбаярын Батцэг гэдэг. За би өнгөрсөн 2020 оны 5 сарын 23-ны өдөр цусны цочмог хэлбэрийн хавдар гэдэг ийм оншоор онцлогдсон. 2016 онд ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд 800 нийгмийн ухааны хичээлээр 800 аваад Монгол Улсын боловсролын их сургуульд өндөр орооны тэтгэлгээр 4 жил үн төлбөргүй суралцах эрхийн бичгээ шагнуулад ингээд их сургуульдаа суралцаад яг их сургуулаа 2020 оны 6 сард төгсдгийн даваан дээр 5 сарын 23-ны өдөр нь цусны цочмог хэлбэрийн хавдар гэдэг оншоор онцлогдсон. Онцлогдсон өдрөөс хойш бол нийтдээ 7 удаагийн химийн маш хүнд эмчилгээнд орсон. Анх бол ерөнхийдөө ярьж чадахгүй, идэж ууж чадахгүй, босч чадахгүй биеийн байдал маш хүнд байсан ч одоо ингээд 7 удаагийн химийн эмчилгээнийхаа дараа биеийн байдал тогтворжоод өдий зэрэгтэй болоод ингээд сууж байна. Тэгээд энэхүү өвчин нь болохоор Монголд одоогийн байдлаар эмчлэгдэх боломжгүй гадаадын улс орнуудад эмчлэгддэг. Тэгээ би Хятад болон Турк улс руу шинжилгээнийхээ хариуг явуулаад Туркийн меморал эмнэлгээс за манай эмнэлэгт 100% идэх боломжтой. Тэгээд энэ эмчилгээний зардал нь болохоор нийтдээ $100,000 буюу монгол мөнгөөр 285 сая төгрөг байдаг. Тэгээд ерөнхийдөө чи манай эмнэлэгт нэг аралтай ирээд эмчлүүлэх юм бол 100% идэх юм бүрэн боломжтой гэсэн ийм хариу ирсэн байгаа. За ингээд энэ хариуг авснаасаа хойш гадаадд эмчлэгдэх 100% боломжтой гэсэн хариуг авснаасаа хойш бид нар Facebook пэйжээр надаас чамд халуун тэрвэрлэл гэдэг Facebook пэйжээр хандив аяныхаа үйл ажиллагааг зохион байгуулад явж байгаа. За тэгээд энэ сарын 29-нд энэхүү хандивынхаа үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 29-нд хандивын тоглолт, хандивын суглаатай тоглолт явуулах гэж байгаа. За суглаанд маань болохоор мотоцикл, хөргөгч, телевиз гэх мэтчлээ одоо энэ хөдөөний малчдад хэрэгтэй иймэрхүү зүйлс байгаа. Энэ өвчин анх шинж тэмдгийн нийлэрэхтэй болохоор яг хоолой дээр битүү юм гараад тэгээд ерөөсөө юм идэж болохгүй, шүсээ залгиж болохгүй. Тэгээд нүүрэн дээр ингээд усрахаг шархнууд гараад ийм шинж тэмдэг илрээ. Тэгэхээр нь юу юм уу чих одоо ханаа төрсөн болов гэж бодоод чих хамар хоолой эмнэлгээр сар ирээтэй явсан. Гэтэл одоо оншин тогтоогдохгүй байжгаад тэгэхээр нь юу агаад булгандаа очиод булганы нэгдсэн эмнэлэг шинжилгээ өгөөд за тэндээ болохоор биеийн байдал 2 хоногийн дотор маш их муудаад юу яасан баа бүр эрчим тэмчилгээний тасагт нь 2 хоног эмчлүүлээд төргнээр Улаанбаатар хотын улсын 1-р төв эмнэлэгт ирсэн. За 1-р төв эмнэлэгт ирээд цусны шинжилгээ, ясны химийн шинжилгээ аваад болохоор яг 5 сарын 23-ны өдөр цусны эмилойликеми буюу цусны цочмог хэлбэрийн хавдар гэсэн юм оншоор онцлогдсон байгаа. За анх бол биеийн байдал маш хүнд, ерөөсөө босож чадахгүй. За тэгээд юу яагаад босож чадахгүй, юм идэж ууж чадахгүй ингээд ийм байдалтай байсан. За тэгээд химийн маш хүнд эмчилгээнд бол одоо амь насны хэрвээ эрсдэг юм бол одоо гомдгүй гэсэн тийм гарын үсгийг ар гэрийнхэн маань зураад тэгээд химийн маш хүнд эмчилгээнд орсон. Тэгээд химийн эмчилгээ болохоор ерөнхийдөө ингээд хүний хавдрын эс болон бүх эдис эргэтэн за тэгээд дархлааны эсүүд гэх мэтлэн тэр бүх одоо эсүүдийг зэрэг унгаадаг. За тэгээд зэрэг унгаад ирэхээр болохоор хүний бие одоо маш их дороотойж ядардаг. За тэгээд 30 минут тутамд халуурдаг. За тэгээ халуураад ирэхээр эмчилгээг хийж болдоггүй. Хүн халуунтай хахад тийм хүчтэй эмчилгээг хийж болдоггүй. Эмчилгээ зогсоох гэх мэтчлэн ийм хүнд асуудлууд гарч исэн. Тэгээд бас эд исэн дархлааны эд исэн ингээд унчхаараа хүний биенүүд ингээд биен дээр эдэт өрөвслүүд гарч эхэлдэг. Ингээд хөхний болон портлогийн одоо тийм хүнд оншоор тогтоогдсон. Тэгээд дээрэс нь биеийн байдал тийм хүнд байх үедээ хөхний болон портлогийн гэх зэрэг ийм хагалгаануудад орсон. За энэ хагалгаанд ороход болохоор хүний нөгөө цусыг бүлэгнүүлдэг эс гэдэг нь болохоор ингээд унчхаараа хүн ямар ч тийм хаалгаанд орж болохгүй залттай байдаг. Гэтэл одоо тэр эдэт өрөвслийг авахгүй бол болохгүй гэд. За ийм хүнд хагалгаануудыг даваад ингээд ард нь гараад
За одоо л ингээд идэгчлээ гэд бодоо сууж итэл за энэ өвчин нь болохоор энэ 7 удаагийн химийн эмчилгээ нь бол юу зүгээр л чиний хавдрын эсийг чинь төрхөн зур унтуулж байгаа. Чи өнөөдөр ингээд зүгээр сууж байгаа ч гэсэн маргааш энэ хавдарч энэ эмчилгээ чинь одоо гинц сэдрээд хавдарчин сэдэрчээл юм бол маргааш л гэхэд одоо ингээд булчирхай, тарих, яс юу гэдэг нь те бусад бүх эргэнтэндээ ингээд юу үсэрхийлэх магадлалтай, өндөр магадлалтай. Тэгээд энэ өвчнийг нь болохоор Монголд ерөөсөө эмчлэгдэх боломж байхгүй. Одоогоор зөвхөн судлагдаад явж байгаа. Тийм учраас гадны улсуудад одоо очиж эмчлүүлэх шаардлагатай гэсэн ийм хариуг улсын 1-р төв эмнэлгээс сая 4 сарын 18-нд аваад би болохоор 2020 оны 5 сарын 23-ны өдөр буюу одоо 22 наснда энэ өвчний талаар одоо ийм өвчтэй гэдгээ анх мэдсэн. За тэрнээс өмнө бол ерөнхийдөө одоо 21 2-т хүн болгоны хүсдэг одоо нэг ажил төрөлтэй болох, өөрийн гэсэн карьертай болох, гэр бүлтэй болох, үр хөвгттэй болох гэх мэтчлээ одоо энэ бүх зүйлийг мөрөөдөөд өөрийнхөө гараар бүтээх гээд босгох гээд их сургуулаа төгсөнгүүтээ одоо ингээд өөрийн гараар амьдралаа босгох нь бүтээн гээд ингээд явж байтал их сургуулаа дөнгөж төгсгийн даван дээр болохоор ийм өвчнөд нүүр тулсан байгаа. За тэгээд одоо 23-тай 24-тэй хүмүүс бол ерөнхийдөө саяны одоо миний хэлсэн энэ бүгдийг л хүсэж мөрөөдөж явдаг. Энэ насан дээр бол би ийм өвчнөд нүүр тулаад одоогийн миний чин хүсэл бол ерөөсөө ганцхан хүсэл байгаа. Энэ ганц хүсэл маань бол мэдээж эрүүл саруулах зөвхөн эрүүл саруулах гэсэн ийм ганцхан хүсэлтэйгээр ганцхан бодолтойгоор л өнөөдөр амьдарч байна. Манай эмээ ээж болохоор ерөнхийдөө миний сэтгэлийг зовоохгүй гээд ерөнхийдөө миний хажууд бол ерөнхийдөө тийм сэтгэлээр унсан байдал бол огт гаргадаггүй. Ээж маань амьдрал дээр бол ерөнхийдөө айгүй наа нулимстай тийм хүн. Гэтэл одоо намайг энэ өвчний оншийг сонсноос хойш ерөөсөө ганц ч нулимс унгаагүй. Тэгээд их хүн сэтгэлээр унаад ингээ уйлж унжаад байх юм бол хүүхдийнхээ сэтгэл дагдаг. Тэгээ хүүхдийнхээ сэтгэл дагахаараа одоо биеийн байдал нь улам муудаж магадгүй гэд ээж маань одоо ерөөхдөө ингээл дандаа л ингээд инээж хөөрсөн миний хажууд баяр хайсгалантай ийм царай гаргадаг. Гэхдээ цаана бол одоо надаас хэцүү байгааг нь бол ерөнхийдөө мэддэг, ойлгож байгаа. Сайн байцгаана уу? Монголын сайхан сэтгэлд ард түмэн та бүхэндээ нэгэн уриалгыг одоо уриалахаар дуучин алтан дэлгүүр миний би малчин дэлхийн захаа хамт олонний зохион байгуулж байгаа сайхан үйл ажиллагаа дээр ирсэн байна. Тэгээд 23 настай ирээдүйн одоо тод гэрэлтэж байгаа залуухан энэ сайхан бүсгийн одоо ирээдүг бүгдээрээ хамтдаа аварцгаая. Дээрээс нь энэ охины эрүүл мэндийг бүгдээрээ амь насын бүгдээрээ хамтдаа гоё аварцгаая гэж уриалмаар байна. Энэхүү одоо тоглолт маань 5 сарын 29-ний өдөр 20 цагаас малчин телевизийн шууд дамжуулах байгаа. Тэгээд энэхүү тоглолтод маань олон одоо урлаг соёлын алтартнууд маань бүгдээрээ өөрсдийнхөө чин сэтгэлийн одоо хандаг болгож сайхан дуулж хуурдаж нэгэн араа бүгдээрээ хамтдаа сайхан өнгөрүүлцгэнэ. Тэгээд та бүхэн маань одоо доор гарч байгаа дансын дугаараар одоо хандваа өргөхөөс гадна мөн бас суглаанд бас оролцох боломжтой байгаа. Тийм учраас та бүхнийгээ бас нэгэн одоо сайхан залуу насыг бүгдээрээ хамтдаа аварцгаая гэж уриалмаар байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. 5 сарын 29-нд тулах одоо Батцэг дуугийн маань хандивын тоглолтод одоо манай уран бүтээлч залуу дунд Ахмад уран бүтээлчд маань одоо идэвхтэй оролцож байна. Тэгээд Турк улсад 280 сая төгрөгийн ийм эмчилгээ хийх гэж одоо зорж зүтгэж Монголын ард түмнээс одоо сэтгэлийн дэм хайрлаж одоо ингэж хандивын тоглолт хийж байна. Тэгээд миний хувьд одоо залуу уран бүтээлчийн хувьд орж байгаа одоо сэтгэлийн дэм өгж байгаа одоо үнэхээр их талархаж баяртай байна. Тэгээд та бүхэн маань бие биендээ одоо дэм дэмдээ дээс ирчэндээ
нэг нэгэндээ сайхан урам өгөөрэй. Эхний итгэхгүй баг нь багтахгүй. Одоо та бүхний маш сэтгэлийн дэм бол одоо энэ цаг одоо туслыг хороо далаа гэдэг шиг тийм сайхан өргөн дэлгэр болно. Тэгээ та бүхэн маань итгэвтэй сайхан оролцоорой гэж та уриалж байна. 5 дугаар сарын 29-ны өдөр үзэгч та бүхэн маань олон сайхан дуучдын оролцсон энэхүү хандийн тоглолтыг хүлээн авч үзээрэй. Мөн одоо хандийн тоглолтын дундуур одоо хандивт оролцсон үзэгч та бүхний дундаас азтан шалгаруулах байгаа. Нийт оролцож байгаа дуучдаа мөн телевизийн хамт олондоо, баг хамт олондоо баярлсан талархснаа бас Баццэг охиныхоо өмнөөс илэрхийлье. Тэгээд Баццэг охиныгоо бас хүчтэй байгаарай, сэтгэл санаагаараа хүчтэй байгаарай. Чиний ард маш том баг хамт олон, маш олон хүмүүс зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Та бүхний өргөсөн хандив Баццэг охины эмчилгээний зардалд зориулагдах болно. Та бүхэн маань хандивын гараа сунгаж Баццэг охинд амьдрал бэлгэлнэ гэдэгт би бол эргэлзэхгүй итгэлтэй байна. Баццэг охиныгоо эмчлэгдээд эрүүл саруул болоод эргэтэн бүгдээрээ хамтдаа Баццэг охиныгоо аз жаргалтайгаар, баяр баясгалантайгаар инээд хөөрөөр дүүрэн угтаж тосож авахын ёроолыг өргөн дэвшүүлье. Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёрой хүч дэлхий амар амгалан тайван байх болтугай. Энэ сарын 29-нд Малчин телевизээр болон та бүхнийг урьж бай. Атганд нь азийн дөрвөн бэхэн буйнан бэлхэж байдаг ард түмэн та бүхэн Баццэгт минь туслаарай. Эрүүл сайхан амьдрал бэлгэлээрэй гэж хүсэж байна. Бас монголчууд нь сэтгэлээсээ өгөх энэ сайхан өгүүлгийг бүгдээрээ хандуулаарай. Энэ сайхан залуу охинд хандуулаарай гэж хүсэх байна. Миний нутгийн ард түмэн чинь нэг босхоор сайхан ард түмэн байдаг шүү дээ. За сам бүхий хамт олноос хандив аянд нэгдэцгээж байна. Надаас чам халуун тэрэл